Манайхан энд олон үеэрийн эдээшин амьдарсан нутаг юмсан. Одоо малаа бил чигш газаргүй. Уух усчгүй бол. Ямар ч юм бэ? Ямар сайхан байглуулаа. Ан амтан ургамлсан жигдэрсэн сайхан хүндий байж үлээ. Одоо бид нар үр хоочтой овоолсон шороо хатсан сайрл үлдээхэндээ. Одоо ер нь зэвсэг барьж тэмцэхээс өөр яах юм? Уул ус газар шорооныхоо төлөө энэ даварсан гадныхантай зэвсэг барьж босхоос өөр арга алга. Энэ явдал өнгөрсөн 8 дугаар сард болсон. Пурам компани машин техник рүү байгаль орчны хөдөлгөөний иргэд нийт 22 удаа буутсан хэрэг гараад байна. Тэгвэл уул уурхайхан болон нутгийн иргэд байгаль орчны хөдөлгөөнийхний хоорондын тэмцэл ингэтлээ хурцдах болсон шалтгаан юунд байна вэ? Буундуу хадсан хэрэг ганц үгээр тогтохгүй. Хэд хэдэн аймагт ийм хэрэг гараад байна. Баялагын хараал ерөнхийдөө 3 шинж тэмдгэр илэрдгийн нэг нь нийгмийн давхаргуудын хооронд уул уурхайгаас үүдэлтэй зөрчил тэмцэл өрнөх явдал юм. Зөрчил тэмцэл нийгмийн амгалан тайван байдлыг эвдэж, улмаар эдийн засгийн ихээхэн хор хохирол учруулах эрсдэлтэй байдаг. Тэгвэл яагаад нутаг усаа хамгаалах иргэдийн тэмцэл ингэтлээ хурцдаж буу шийдэмдээ хүрээд байна вэ? Уул уурхайн салбарын өсөлт тэр дундаа алт олборлолт бидэнд юу авчирч юу үлдээж байна вэ? Монгол орны байгалийн баялаг барагдшгүй мэт харагдах болсон. Бүгдийг ухаж, бүгдийг олборлох санаатай. Таван толгой, оюу толгой, төмөртөн ордгээд асар их мөнгөний уурхай монголчуудыг бүр солиоруулад байна. Чухамдаа энэ солиорол нь дэлхийд алдаршсан галланд өвчин юм. Үндэсний эдийн засагт эрсдэл дагуулдаг энэ өвчнөд уул уурхайн олборлолтоос үүдсэн байгаль орчин экологийн сүрэл бас хамаатай. Цаашлаад газрын доорх баялагийг ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар хүртээх асуудал бас хамаатай. Гэтэл Монголд алт зэсийн үнийн өсөлтөөс тухайн жилийн нэмэлт орлогын хэмжээ хамаарч байна. Үнийн хэлбэлзлээс шалтгаалan улсын төсвийн зардлыг нэмэгдүүлэх эсэх шийдэгдэх жишээтэй. Угтаа бол улс төрийн намуудын сонгуульд өгсөн амлалтаар ашигт малтамлаас олсон орлогыг бэлэн мөнгөөр тарааж эхэлсэн нь эцэстээ нийгэмд ядуурл авчирна гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа юм. Алт хөтөлбөрийг нэхэн саная. Тэр үед дэвшүүлсэн, баримтлсан олон бодлого бий. Гэтэл 20 жил өнгөрсөн ч байгалийн эрдэс түүхий эдийг эцсийн боловсруулалт хийх технологи нэвтрээгүй л байна. Энэ алдаа биш гэж юу? Өнөөдрийг хүртэл алтны шорон ордын олборлолт өнгөрсөн зууны усан бууны технологиос салаагүй явна. Үүнд энэ бол утам шиг Монголын эмгэн юм. Монгол улсын валютын нөөц алтны сан хөмрөг арвижиж үржихээс илүү газар шороо, гол ус,
ой хөвчийн асуудал чухал гэдгийг хүмүүс ойлгохтойгоо болчихлоо. Сөлжсөн, ширгсэн, шатсан, бохирдсан талаар хар мэдээний архив асар богино хугацаанд зузаарласаар байна. Уул уурхайн салбарын тасралтгүй өсөлт цэвэр усны нөөцөд мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн. Зам харгуу одоо салаа зам бас хөрсөйг гэсэн үг гэж байна. Их олборлт яваад ирэхэд нөгөө усны нөөцөд бас нөлөөлдөг. Зарим удаа малчдын ходог ус одоо ширгэж байна. Заримын нөөц нь бас дундарч байна. Алт төдийгүй нүүрс хайлуур жоншны уурхай орчмын гол горих хатаж ширгэж байна. Ганцхан жишээ татъя. Бор өндрийн жоншны уурхай орчмын газрын дорх усны түвшин 20 гаруй метрээр доош илчгэж. 2-3 хүн уурхайд хийсэн судалгааны дүн Монгол орн хэвлийнээсээ хатаж эхэлснийг гэрчилж байна. Энэ баримт монголчуудын хувьд түгшүүр байгалийн сүрлийн дохио биш гэж үү? Гол горихны бохирдол ширгэлтэй гүний усны нөөцийн хомсдол алт олборлолтод бүр илүү хамаатай. Улсын хэмжээгээр нийт 60 гаруй гол өмрөн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор бохирдож ширгсэн мэдээ гарчээ. 100 кг алт авахын тулд бүхэл бүтэн голыг ширгээсэн, гол дэрлийн өөрчлөлт тэр чигт нь хайсан алтны уурхайг тоолбол олон аравт хүрнэ. Харин тэдний олсон ашгийг байгальд учруулсан хохиролтой харьцуулж дэнсэлбэл асар зөрүүтэй тоо гарах визээ. За ер нь одоо цаашдаа бол одоо ямар арга хэмжээ авах вэ гэвэл энэ голын одоо голдрал дагуух одоо уурхайг бол одоо 500-аас 800 м-ийн зайтай болгож ийм уурхайнуудыг шахаж гаргахгүй юм бол энэ байдраг гол, үлзий ит гол тэгээ бүүн цагаан орвол үндсэндээ бол устж үгүй болох одоо ийм эрэмт тулгарсан байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Уг нь бохирдуулагч нь илүү төлдөг зарчим хэрэгжүүлэх ёстой хэмээн бид олон жил ярьлаа. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлж боловсруулсан. Гэтэл мөнөх төсөл 10 жил хууль боловсруулагчдын ширээн дор хэвтэж байна. Ийм удаж буй шалтгаан нь үйлдвэрлэл эрхлэгчдийн ашиг сонирхолд нийцэхгүй байгаатай холбоотой гэдэг нь нууц биш ээ. Тэгээ энэ гол тэргийн доод энэ доод гүний амнаас доош хомбол ерөөсө уулаа бошиг улцарсан ерөөсө усны бохирдолтой хэцүү л байна. Дээрс улс сайхан л юм байсан нөтгийн хот өнгөл тэгэл нэг хитэн том нүх овоо уулаа бошиг юм хийгээдсэн. Тэгвэл тэр үн чинь хавар болохоор муусаа малч одоо тэгэл тэр тунсан айх тэр цөөрөн муснууд дарт наваач унж хөл усуухгүй унаа шигдээл тийм л одоо малд хөдөөний улс одоо их гүн зэрэгтэй байна. Дэлхийн улс орнууд усаа хэдийнэ хэмнээд эхэлсэн. Тэгвэл бид ядаж уул уурхай тэргэлсэн усаа дахин ашиглах тухай яриаг ажил хэрэг болгож яагаад болохгүй гэж. Өнгөрсөн 5 жил гэхэд усны үн Америк нэгдсэн улсад 27, Англид 32, Австралид 45, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад 50, Канадад 58%-аар өссөн мэдээ байна. Үүнтэй харьцуулахад манай улсын усны үн 20-с 100 дахин хямд байна гэд боддоо. Улсын хэмжээнд уул уурхайн олборлолт дөржсөн талбай өнгөрсөн оны байдлаар 11.8 мянган гад хүрчээ. Эвдэрсэн газрын 59% нь техникийн нөхөн сэргээлт хийсэн тоон тайлан гарсан. 2008 оныг уул уурхайн үйлдвэрлэлдэх биологийн нөхөн сэргээлт хийх жил болгон зарлан ажилласны үр дүнд нөхөн сэргээлт хийсэн талбай 53% хүрсэн судалгаа бий. Монгол орны уул уурхай салбар сүүлийн 20 жилд үндсэндээ өөр юм стандартгүй ийм юм самбараг байдал нэлээх үсгсэн юм. Гол утга нь юу гэвэл
зөвхөн эдийн засгийн хувьд үр ашиг олохыг бодсон болохоос биш байгаль орчинтой харьцах байгаль орчны нөхцөл зэрэг талаар дөрвөлтэй үйл ажиллагаа явуулж чадаагүй. За энэ бүх байдал сүүлийн 2-3 жилийн хугацаанд байгаль орчин ажиллуулсан бас хүчтэй арга хэмжээ авч юуны дөрөв уул уурхайн салбар дахь байгаль орчны нөхцөл зэрэглэлийн стандартуудыг баталж гаргасан. 2008 онд бид үндсэндээ 4 стандарт гаргасан. Энэ бол бидний хамгийн нэгдүгээр тест томоохон. За үүний дараа 2 дахь голлолт нь юу вэ? Байгаль орчны нөхцөл зэрэглэлт хийх аргачлалыг Монголоор энэ зөвшөөрүүлж шинээр баталж гаргасан юм. За дараагийн нэг ололт нь бидний хувьд хийсэн ажлын тухайд юу вэ гэвэл уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцох аргачлалыг боловсруулж гаргасан. За энд бол мэдээж салбарын холбогдох бүх эдэмтгний байгууллагууд эрдэмтдийг оролцуулаад энэхүү аргачлалыг баталж гаргасан. За энэ дагуу одоо энэ жилд бол бид хохирлын үнэлгээг хийх ажлыг эхлэн зохион байгуулж байгаа. Өнөөдөр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүд өөрсдөө олборлолт хийлгүй, зөвшөөрөлгүй эргэн аж ахуй нэгжтэй түрээсийн гэрээ байгуулан ажиллах болсон. Угтаа бол энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, харин өөрөө тусгай зөвшөөрөл олгогч болж хувирсан гэсэн үг. Гэрээгээр олборлолт хийсэн компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хүлээхгүй. Лиценз эзэмшигч нь энэ ажлыг хэн нэгэнд дам хариуцуулах нэрээр хөрөнгө шаардсан нөхөн сэргээлтийн ажлаас бултах болсон. Байгаль орчныг бохирдуулж нөхөн сэргээлт хийгээгүй бол хууль бус үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад эрүүгийн хариуцлага тооцох ёстой. Өнгөрсөн хугацаанд удаадраа тавьсан шаардлага хэрэгжүүлдэггүй, нөхөн сэргээлтийн ажил хийдэггүй Эрэл, Золотая Виктория, Ананд Интернэшнл их өвчин чанан компаниудад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч байгальд учруулсан хохирлын бодит хэмжээг тогтоох боломжгүйгээд хэрэгсэхгүй болгосон байна. Хэдийгээр уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийг сансан хэмжээнд хийхгүй байгаа ч урдчлуудыг бодвол чадлынхаа хэрээр техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийдэг болсон. Сайн жишээ татах цөөнгүй компанийг нэрлэж болно. Жишээ нь Гацуурт, Монполимит, Шижиралт, Монгол газар зэрэг компанийг дурдж болно. Сэтгэл байвал хийж болдог гэдгийг энэ дургуулсан цэцэрлэг түрээлэн нөхөн сэргээсэн талбайгаас харж болно. Модлог ургамлуудаас бол манайх бургас, улаас мод, хайлаас мод, саваа мод, Сибирийн цагаан улаас мод гихчлэн моднуудыг тарьж байна. Хичнээн уул уурхайн компаниуд газар сэндэлж тэгж байгальд хор нөлөө үзүүлж байгаа ч гэсэн бас бид нэр эргээд нөхөн сэргээгээд ойн зурус бий болгоод бас тийм нуур цөөрөн бий болгоод тэндэн загас жарахаа үржиж зөндөө тийм том загаснууд өдр байгаа. Тэгээд бий болгоод яг ингэж байгаа бол бид нар их баяртай байдаг. Энэ уул уурхайн компаниуд чинь нөхөн сэргээлтийг одоо ямар нэгэн хэмжээгээр хийдэг болж шүү дээ. Тэгээ ялангуяа Шижиралт бол одоо нэлээд хөрөнгө хийж байгаа энэ дэр. Бид нар бол ер нь ихвчлэн царгас тарьж байгаа. Царгас бол малын тэжээлд одоо ач холбогдолтой бэлчээрийг одоо сэргээх юм сайн ургамал. Монгол улс гол мөрний урсц бүрлдэх их усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хоригдох тухай хуулийг баталснаар байгаль орчныг хамгаалах ойтой устай газраа хэвээр авч үлдэх нөхцөл бүрдсэн. Харамсалтай нь бид хэтэрхий хожимдж байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газарт нуугдан оршиж байдаг алтны ордуудыг лиценз хэлбэрээр хэдийнэ тараачихсан. Хууль гарснаас хойш удаад ерөөсөн энэ тэр хууль ерөөсөн амьдралд хэрэгжихгүй, биелэгдэхгүй ямар ч одоо биелэгдэхгүй хууль гаргасан. Тэгээд одоо уурхайнууд бол журам батлагдаагүй. Гал нь нөгөөдөө чинь хөдөө тийш явах хууч одоо яг ерөөсөн холоо хандах явах юм. Урт нэртэй хуулийн хүрээнд цуслагдах жагсаалтанд орсон алтны шорон ордны 254 лицензийн ард 130 гаруй компани хувь заяа өнөөдрийг хүртэл
тодорхойгүй хэвээр. Эдгээрийн дийлэнх нь Монголын 100% хөрөнгө оруулалттай компаниуд. Хуулийн хүрээнд ганц уул уурхайн салбарыг бус зээл болгосон арилжааны банкуудыг ч хөлдөөширж мэдхээр байна хэмээн эдийн засагчид болгоомжилж байна. Татвар төлөгчдийн мөнгнөөс хэдэн тэрбумаар тогтохгүй нэг их наядаар хэмжигдэх хөрөнгийг эдгээр лицензийн нөхөн төлбөрт суудахаар засгийн газар журам баталсан. Үүний цаана цуцлагдах жагсаалтанд орсон бусад ашигт малтмалын орд бүхий 1700 лицензийг эзэмшиж буй компаниудын эрх ашиг бас хөндөгдөнө. Уг нь байгаль орчны хөдөлгөөнийхэн хууль боловсруулагчдын хүссэн зөвлөөр гэвч олон уурхайг хааж лицензийг зуцалснаар асар их хөрөнгөний асуудал одоо сөхөгдөд байгаа. Ганц хөрөнгөч биш. Ажилгүй болох хэдэн мянган уурхайчтай байх вэ? Монгол улсад маань нүүрлсэн бас нэг эмгэл жишээнүүдийн нэг магадгүй энэ болох нь. Хөвсгөл нутаг. Тэр дундаа хөвсгөлийн тайгвал монголчуудын бахархал төдийгүй дэлхийд данстай байгалийн үзэгсэлэнт газар. Ширхэг чулууг нь хөдөлгөх байтугай мод ургамлын хугалж гэмтээхээс цээрлж болгоомжлсоор өдий хүрсэн түүхтэй. Гэтэл сүүлийн хэдэн жилд хуваарай алт толборлагчид дархлаад энэ бүсийг дур мэдэн онгичж байна. Тийм зэлүүд тай газар байсан шүү дээ. Алт толборлож байгаа тэр хүмүүс бол алтай нухаа зогсохгүй дээр нь хоомодын ногтлон гол усын одоо бохирдуулна тэнд гарч байгаа тэр ахын хог хаягдл хоомод сүйтгэл тэр ургамал тэнд амьдарч байгаа амтан гээд олон одоо бэрхшээлтэй асуудлууд энэ бол хууль тогтоомжууд зөрчигдөж байгаа. Хөвсгөлийн тайгад хүмүүс алтахуж эхэлснээр хоол хүнс арх ундааны үн тэнгэрт хадсан. Ширхэг бууз 1000 төгрөг, шил арх зарим үед 100 мянган төгрөгт хүрдэг юм байна. За одоо улсын хилээс нэг 60-70 км, 60-аас 70 км багцаатаар хилийн бүст энэ үйл ажиллагаа явагдаад ирсэн. Хууль ёсоор гараар алт толборлох үйл ажиллагаа. Хэсэг бүлгээр эрэлтгэлд бас одоо хайгуулын багж бариад дахиад өөр шинэ газрууд нээхийн зорилготой. Одоо энэ асуудал цаашаа шинээр хил тал руу алт толборлоод эхлэх юм бол одоо улсын хилийн халдшгүй дархан байдалд одоо нөлөөлөд эхлэх юм бол төр засгаас одоо улсаас хүч хайж хил талаа хамгаалах бол бидний хүч ресурс өрөхгүй. Ягаад гэвэл 4-5 мянган хүн ч ерөөс өөрийнхөө дураар хууль үйлчлэхгүй учраас дур зоргоор ингэ зүтгэдэг. Хэдийгээр хувь хүмүүсийг нөхөрлөл байгуулан бичил уурхай хэлбэрээр ажиллах эрхийг хуулиар олгосон ч хөвсгөлийг, дархтын хотгорыг, хан хинтийг ухах эрх хинт ч байх ёсгүй. Тэр дундаа тайгын гүнд. Чухам энэ утгаар нь Монгол улсын хилийн зурвас нэвтрэн орж алт хайж байгаа хүмүүсийг албан хүчээр буулгаж, хуулийн хатуу хариуцлага ноогдуулж яагаад болохгүй гэж. Энэ газрын дорх баялаг бол хизээ нэгэн цагт дуснаа. Энэ хэлбэрээр одоо амьдарч ирж байгаа иргэдийн амьдралын асуудлыг цаашд яах вэ гэдэг ийм асуудал энэ иргэдийн өмнө Монголын төрийн өмнө ингэж тулгарч байгаа. Төрийн бодлогоор хэрэгжиж байгаа энэ том уурхайнуудын дэргэд үйлдвэр байгуулах хагас боловсруулсан болоод одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм үйлдвэрийг байгуулах энд ажиллах мэргэжлийн хүмүүсийг одооноос бэлтгэх ийм одоо зайлшгүй шаардлага байна. Хөвсгөлийн тайг руу хүрэх замд Үхэртийн ам нэртэй газар бий. Зөвхөн явган эсвэл мориор л гаталдаг энэ газрыг нутгийнхан Үхлийн хөндий хэмээн нэрлэх болжээ. Ингэж хэлэхээс жаргагүй. Өнгөрсөн оны байдлаар тайг руу алт ухахаар явсан 10 гаруй хүн энэ хөндийд амь насаа алдсан байна.
Яг байгалийн юм уу шоо юуны зэрэг бас мэдчих юм уу юу ч байх. Бас ингэ чороод босоод хөрөвцсөн л. Өөрөө мод зодоо юу ч байхгүй. 10 сард хүлээд дахиад шинэ алт гарч. Цаатангууд дахиад гарч. Цаатангууд ч одоо ингээл өнөөс энэ нэг ухаад дууссан дахиад нэг газар цаатангууд ухчлаа. Ажилгүй хүмүүс чинь тэгээ юу их. За ажлын байр гэж мөрөнд биднэрт бүгднийг хангаад өгөх газар байхгүй. Сургууль төгссөн ганц юм байхгүй. Тайгад хууль бусаар алт олборлагчид олноороо цугласнаар архитан сохтуурч танхаарсан. Бие биенээ гэмтээсэн, хөнөөсөн гэмтэргүүд тасархай байсан. Ямар сандаа улаан улсмын цагдаагийнхан байс хийгээд л тайгаас хүний цогц мороор зөөдөг ажилтай болох вэ? Хамгийн максимум тоо бол 6000 төрлөө шүү дээ. Тийм. Тэгээд бол тэр үед бол бас үнэхээр бидний хүчинд бол дийлдэхгүй байсан. Гэтэ бол нийлээд хүмүүс бас ухамсартай хэсэг нь буудаг юм байна, тийм. Энэ үйл ажиллагаа чинь одоо би зогсоод манай байгаль орчин аяж үйлчлэн газар ганц 69-тэй өрхөн дээр басыг л одоо эвдэрдэг ийм л байдалтай. Ингээд энэ асуудал бол их хүндрэлтэй байдаг. Удаан хугацааны хөгжлийн хувьд байгалийн нөөцөөр баялаг улс бусад орнд амжилт муутай байдгийг маш олон судалгаа доожээ. Манай улс ялгаагүй дэвшилт хүрэх хэсэг нь тодорхойгүй байна. Дэлхий дээр байгалийн баялагаа ашигласан хэрнээ дэд бүтц эдийн засаг нь өсөөгүй тохиолдол их бий. Бусад орнуудыг харахад л муу жишээнээс хавьгүй олон байх юм. Алмаз нь Анголыг баян болгоогүй бол газрын тос Венесуэлд хөгжил дэвшлиг авчирсангүй. Ардчилсан Конгод колтон алт зэсийн баялаг нөөц нь дайн дэгдээсэн. Оросын холбооны улсад ихэд цөөн тооны олигарх хэмжээлшгүй их баялагийг эзэмшиж, үлдсэн 70% нь сард ердөө $380 бага орлогоор амьдарч байна шүү дээ. Одоо энэ алтыг ухаалгаа бодвол энэ анган дэлхийн юм чинь ямар баянгаа цаанаас уургаж төлж үйдэг гэж биш болохоор тэр бодвол бараг да тэгээд одоо энэ улсууд нь алтанд явж байгаа улсууд нь алтан нурагдвал тэгээд одоо юугаар амьдрах вэ? Малгүй алтаар амьдарч байгаа юм уу? Дан газараа байлгаа. Тэр тэгээд мал уус тэгээд яах юм бэ? Элэсгүй байсан газар чи ерөөсөн тэгээд элсоо манхан. Одоо энэ хороо бууцыг л харал та ерөөсөө дотор нь дүүрэлээс энэгээр өөрөө ави нэг шанд уснуудыг төднөр ч одоо барагдаж байна шүү дээ. Энэ үнэхээр их хохиролтой байна шүү дээ. Одоо энэ доогуура туулын голоос уудаг мал одоо ихэнх нь хордоод шүү дээ. Туулын голоос хүн ууж чадхаа байсан. Одоо энэ л ингээ туулын горлоо ингээ оруулдаг их дээрс мангарахгүй хужир байдаг гэсэн байхгүй бол. Тэгээ дотор нь ухаад туулын голож хит таслаа ийдсэн. Дам бургас байсан байхгүй болсон. Ганц л бургас байхгүй. Монгол орнд уул уурхайн үйлдвэрлэл шин шатнд гараад ирлээ. Урд он холбоорлолт хайвал гэдэг тэр үйл ажиллагаа үнцээр өөрчлөгдлөө. Одоо яг ашигт бодлогын нөөцийг баталгаажуулах хүлээж авах ажил маань өөр түвшинд гарч ирлээ. Энэ давуу холбоорлолт болоод бусад үйл ажиллагаа явуулах стандартууд нь өөрчлөгдөж эхэлж байна. Үүнтэй уялдаад бид бол хамгийн түрүү байгаль орчинд халуй, ээлтэй ийм технологи ашиглахыг гол мөрдлөг болгож байна. За дараа нэг асуудал нь уул уурхайн үйл ажиллагаанд хамгийн их дутагддаг гол дутагдaltaй юм байсан гэхээр уул уурхайн үйлдвэрлэлийн юусны эцэст ямар нэгэн байдлаар хаагдсан тохиол хаалтын менежментийн төлөвлөгөө юм уу хаалтын нөхөн зэрэгэлтийн асуудал манайд орхигдсон байсан. Энийг холбогдох төрийн байгууллагууд болон мэргэжлийн байгууллагууд хамтраад энэ чиглэлээр бүх стандартуудыг одоо боловсруулаад явж байна гэсэн. Барилгаар бол 5 давхар сууцтай тэнцэх 2 ч драг туулголыг хэрхэн оронгоор нь эргүүлж байгааг та харж байна. Угтаа бол хатан туул усаар биш шавраар улсаж байгаа нь. Эргэх тоолонд нь хөдлөх бүрд нь голын элс шороо хайргаж чулуу юутай хийтэйг холилдон эргэлдэнэ. Асар том төмөр динозавр байглаас хамгийн амттай шимтэй хүнс хаан хан цадхаа мэдэхгүй залгилж буй мэд.
Харин эдгээр загсанд гарах гар залга. Битүү таанд бид амьсгалж чадахгүй шүү дээ. Яг үнтэй адил туулгалын загас чараахаа цаашлаад усны амьд биетүүд хүчил төрөгчөөр дутагдан үхэж, мөхөж сүнж байна. Амьтдын цаана ой, ус, хөрс, шороо гэд бүхэл бүтэн экосистемийн доройтол байгалийн суурил Монголын эмгэн л болоод байна.